Суралцагчийн хяналтын болон хэсэг нь сургалт, хөтөлбөр, хэрчилгээ гэх 3 хэсгээс бүрдэх ба сургалт хэсэгт сургалтыг эхлэх ба дуусгах огноогоор шүүлтүүрдэн харах боломжтой байна. Ингэхдээ тухайн сонгосон хугацаанд нийт хамрагдсан сургалтын мэдээллийг доонууд чар хэлбэрээр харуулах бөгөөд нийт 12 сургалтанд суралцагч хамрагдсанаас 10 цахим, вебинар 1, танхимын сургалт 1 байна. Бүрэн хамрагдсан сургалтын мэдээлэл 2 бол сертификат хүлээн авсан сургалтыг зарцуулсан хугацааны мэдээлэл бүртгүүлэх боломжтой сургалтыг мөн харуулж өгнө. Бүртгүүлэх боломжтой нийт 57 сургалт байгаагаас суралцагч хэрв шинээр сургалтад бүртгүүлэх бол дээрх нэмэгт товчлуурн дээр даран өөрийн хамрагдах сургалтыг сонгон тухайн сургалтын мэдээллийг авах боломжтой. Мөн бүртгүүлэх бол бүртгүүлэх товчлуурн дээр даран бүртгүүлнэ. Амжилттай бүртгүүлсэн тохиолдолд амжилттай бүртгүүллийг их тэмдэглэгээ гарч ирнэ. Доорх хэсэгт нийт суралцагчид оногдсон сургалтын мэдээллүүд багтах ба тухайн мэдээллийг хүснэгтэн байдлаар шүүн харах боломжтой. Ингэхдээ мөн хамрагдсан байдлаар нь бүрэн хамрагдсан, дутуу танилцсан, хамрагдаагүй бүгд гих 4 төрлөөр шүүн харах боломжтой ба сургалтын нэр, хэлбэр, ангилал, хамрагдсан хувь, үдсэн давтамж, зарцуулсан хугацаа, үнэлгээ, тест, сертификат, заавал эсэх мэдээллийг хайлт хэсэгт текстэн байдлаар хүснэгтэн мэдээллийг ард байрлах ногоон зураасан дээр даран ихээс бага руу үсгэн мэдээлэлтэй хэсэгт үсгийн дарааллын дагуу шүүн харах боломжтой байна. Суралцагч өөрт оногдсон сургалтад хамрагдахдаа тухайн сургалтын хамгийн ард байрлах товчлуурн дээр даран хамрагдах боломжтой. Хөтөлбөр хэсэгт сургалтын хөтөлбөр багц цагаар ангилан харах боломжтой ба тухайн сургалтын хөтөлбөрийн төлөв, заавал судлах, сонгон судлах, эхлэх огноо ба дуусгах огнооны мэдээллийг харуулж өгсөн байна. Гэхдээ мөн адил хүснэгтэн байдлаар тухайн хөтөлбөрт нийт харьяалагдах сургалтуудын мэдээллийг харуулах бөгөөд нэр, хэлбэр, ангилал, төрөл, багц цаг, үдсэн хувь, үнэлгээ бүгэлсэн эсэх мэдээллийн дагуу шүүлтүүрдэн харах боломжтой. Гэрчилгээ хэсэгт дээрх зааж өгсөн хугацаанд хамрагдсан сургалтуудын гэрчилгээний мэдээллийг харуулах бөгөөд хэрэв тухайн хугацаанд гэрчилгээ аваагүй тохиолдолд одоогоор авсан сертификат байхгүй байна гэх мэдээлэл гарч ирнэ. Харин гэрчилгээтэй сургалтанд хамрагдсан тохиолдолд хамрагдсан сургалтаас авсан гэрчилгээний мэдээллүүд дараах байдлаар харагдана. Гэрчилгээ, хамрагдсан сургалтын нэр харагдах ба хэрэв томруулан харах бол нүдний товчлуурн дээр даран өөрийн гэрчилгээний мэдээллийг авах боломжтой.